Зарим хүмүүс тэнгэр нурах шиг боллоо ч юу ч болоогүй мэт тайван байдаг бол зарим нь өчүүхэн жижиг зүйлээс болж сэтгэлээр унаж бутарчих шахдаг. Энэ нь хэн нь илүү хүчтэй, хэн нь сул дорой вэ гэдгээс хамаарахгүй. Харин тэдний бие махбод тарих хэрхэн програмчлагдсанаас үүдэлтэй суур ялгаа. Японы эмчнэр сэтгэл гутралтай 180 өвчтөнд судалгаа хийсэн бөгөөд гарсан дүгнэлт нь эхэндээ ойлгомжгүй мэт санагдаж болох ч үнэндээ маш бодиттой байлаа. Тэдний сэтгэл амархан нурж байгаагийн шалтгаан нь хичээж зүтгэдэггүйдээ биш, хэд мэдрэмтгийдээч биш. Сэтгэл гутрал нь энэ бүлгийн хүмүүсийн хэврэг зан ар шинтэй огт холбоогүй, харин нийтлэг 5 онцлогтой байлаа. Эдгээр шинжүүд нь хүний сая жилийн хувьслын хөгжил, орчин үеийн нийгмийн хит хурдан хэмнэл. Мөн бие махбодын өөрийн зохицуулалтын тогтолцоо гэдэг зүйлстэй салшгүй холбоотой аж. Одоо нийтлэг 5 онцлогийг харж үзье. Нэгдүгээрт хит их өрөвдөх чадвар буюу хит эмпати. Энгийнээр хэлбэл тэд бусдын сэтгэл хөдлөлд хит мэдрэмтгий байдаг. Хэн нэгэн гунигтай байвал тэд бас гуниглана. Хэн нэгэн асар их дарамттай байвал тэд автоматар тэр дарамтыг өөр дээрээ авчихдаг. Гаднаас нь харахад тэд зөөлөн сэтгэлтэй мэт боловч үнэн хэрэгтээ энэ нь тархины толин нейронуудын хид идэвхжилтэй холбоотой. Судалгаагаар зарим сэтгэл гутралтай хүмүүсийн тархинд эдгээр нейрон хэвийн бус идэвхтэй ажиллаж яг л радио шиг өөрийнх нь биш сэтгэл хөдлөлийн дохиог хит олноор барьж авдаг нь тогтоогдсон байна. Олон хүнийг багаас нь бусдыг бод гэж сургадагч өөрийгөө хэрхэн хамгаалахыг хинч заадаг. Хүүхэд наснд энэ нь сайхан сэтгэл мэт санагддаг бол насанд хүрэхэд энэ хит мэдрэмтгий байдал ямар их ядраадгийг ойлгох бол. Улмаар сэтгэл хөдлөл гэдэг яг л хад шиг хүнд жим болж үнэндээ ямар ч асуудалгүй байсан ч аимшигтай муухай мэдрэмж төрүүлдэг. Харин хоёрдугаар нийтлэг шинж нойрны бүтэц алдагдсан байдал. Энэ нь зүгээр л орой унтдаг эсвэл нойрог үдэлтэй гэсэн үг биш. Харин гүн нойрны хувь хэмжээ хит бага байдаг гэсэн үг. Эрүүл хүн шөнө унтлагынхаа ядаж 20%-ийг гүн нойронд өнгөрөөдөг. Харин эдгээр 180 хүний тал хувь нь ердөө 10-аас ч бага гүн нойртой байж. Үүний улмаас тарих шөнийн цэвэрлэгийг хийж чаддаггүй. Сэтгэл зүйн ачаалал хүнд мэдрэмжүүд хуримтлагдсаар байдаг. Өдөр нь сэрүүн, шөнөж бас сэрүүмэд тарих огт амардаггүй. Тэд эрт унтахыг хүсээгүйдээ биш, харин биологийн хэмнэлэн аль хэдийн ноцтой эвдэрчихсэн байдаг. Ирлээ унтраач нүдэ анаа твцсэн ч бие нь сэрэмжтэй бэлэн байдалд байдаг. Унтах нь амралт биш, тамлал болж хувирна. Энэ нь биеийн дийлэхгүйдээ биш, харин тархин зогсож чадахгүй байгаатай холбоотой. 3 дугаар нийтлэг шинж өрөвслийн төвшин өндөр байх. Олон хүн сэтгэл хөдлөл ба дархлаа холбоотой гэдгийг мэддэггүй. Судалгааны хамгийн цочирдмоор нэг баримт бол эдгээр 180 өвчний 72% нь C-reactive уурга буюу CRP-гийн төвшин өндөр байсан. Энэ нь тэд ил харагдах өвчингүй ч удаан хугацааны бага хэмжээний даалд үрвсэлтэй байсан гэсэн үг. Энэхүү C-reactive уурга нь өндөр байснаар хүн байнга ядрангуй төгшүүртэй амархан ууртай болдог. Энэ уурга ихснээр мэдрэлийн дамжуулагч бодисын нийлэгжилтийг алдагдуулж дофамины ялгаруулалтыг дарангуйлдаг. Энэ нь шууд утгаараа сэтгэл хөдлөлийн хэлхээнд саадуучруулж сэтгэл зүйн асуудал биш, харин бие махбод илгээжгүй бодит дохио гэдгийг нотлно. 4-р нийтлэг шинж тархины шагналын зам удаашрсан байх. Өөрөөр хэлбэл тэдний аз жаргал мэдрэх чадвар бүдгэрсэн байдаг. Бусад хүн амттай хоол идээд, кино үзээд, жижигхэн баяртай зүйлдч баярлаж чаддаг. Харин тэдэнд бол юу ч мэдрэгдэхгүй. Энэ нь тэд баярлахыг хүсэхгүйдээ биш, харин шагнал мэдрэхэд хэрэгтэй дофамины хэлхээ дохио хүлээж авч чадахгүй эвдэрчихсэн байдаг. Яг л гар утасны сүлжээ муу байх шиг та мессеж илгээж байгаа ч хүлээж авч чаддаггүй. Аз жаргал бол хүсээд авчихдаг зүйл биш, харин мэдрэлийн системийн бүтээгдэхүүн. Гэтэл энэ хүмүүсийн хувьд тэр үйлдвэрлэлийн шугам нь эвдэрчихсэн байдаг. Тэд талархдаггүйдээ биш, харин бие махбодын систем өөрөө хангалттай таашаал үүсгэж чадахгүй байгаа юм. Аз жаргал мэдрэх босох хит өндөр, харин гуниглах босох хит доогуур байх нь дотоод тэнцвэрийг эвдэж хүнийг аажмаар хоосролд оруулдаг. Гаднаас нь харахад тэд жирийн мэт боловч дотроо бол чимээгүй хар нүхэн дунсан мэт мэдрэмжтэй амьдарч байдаг. 5 дугаар нийтлэг шинж хувьслын зөрчил. Энэ нь жаахан хийсвэр мэт сонсогдож болох ч үнэндээ маш баттай шинжлэх ухааны үндэстэй ойлголт. Хувьслын үүднээс авч үзвэл сэтгэл хөдлөл анх амьд үлдэхийн төлөө бий болсон. Эртний хүмүүсийн хувьд төгшүүр айдас нь аюулаас зайлсхийхэд сэтгэл гутрал нь гэмтлээс өөрийгөө хамгаалахад хэрэгтэй байж. Гэтэл өнөөгийн хотын нийгэмд хүн 24 цагийн турш аюулаас зайлсхийх шаардлагагүй болсон ч
Тархины тохиоллын систем нь эрт үеийн тохиргоогоороо үлдсэн хэвээр байна. Одоо бидний амьдарч буй орчин зэрлэг амтан өсөглөн хүүтнээр дүүрэн биш атлаа анх амьд үлдэхэд зориулагдсан сэтгэл хөдлөлийн механизм нь одоо хэд ачаалал болон хуурчээ. Жишээ нь эртний хүн идэгдэхгүй тулд түгшиж байсан бол орчин үеийн хүн ажлаа дуусгаагүйдээ түгшиж байна. Хариу урвалын механизм нь хэвээр харин орчин нь өөрчлөгдсөн. Үүнийг л хувьслын зөрчил гэж байгаа юм. Эдгээр 180 хүний ихэнх нь нэг нийтлэг шинжтэй. Мэдрэмтгий атлаа дотроо дарангуйлагдсан. Тэд асуудлыг мэдэрдэгч илэрхийлж зүрхэлдэггүй, сэтгэл хөдлөлтөөж түүнийгээ нуухыг сурсан байдаг. Гаднаас нь харахад тэд их дасан зохицох чадвартай мэд. Гэвч үнэн хэрэгтээ тэд өөрийн бие гих дүрийг байнга дарж байдаг систем дотор амьдарч байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам тэдний сэтгэл хөдлөл гаднаасаа нам гүм тайван ус шиг харагдавч дотроо бол булангартаж муудсан ус мэт болдог. Өөр нэг хамгийн эмзэглэмээр баримт судалгаанд гарч ирсэн нь судалгаанд хамрагдсан хүмүүсийн талаас илүү хувь нь дунд сургуульд орохоос өмнө урт хугацааны доромжлолд суурилсан хүмүүжил амссан байж. Энэ нь зүгээр нэг хаяа загнуулдаг байсан явдал биш, харин тасралтгүй даруулах, үгүйсгүүлэх, басамжлуулах хүмүүжил байсан гэсэн үг. Ийм өнгөрсөн нь мэдрэлийн систем дээр хэд мэдрэмтгий байдлын хэв үлдээдэг. Харин насанд хүрэхэд нь бүр энгийн зэмлэлж гисэн хүчтэй өөрийгөө үгүйсгэсэн мэдрэмжийг өдөөж чаддаг болгодог. Бид сэтгэл гутралтай хүмүүсийг хэд хэврэг юм гэж бодох нь элбэг. Гэтэл бодит байдал дээр эдгээр хүмүүс ихэнхдээ маш их төсвөр төвчээртэй дотроо асар ихийг дааж авдаг хүмүүс байдаг. Тэд сайжрахыг хүсэхгүйдээ ч биш, хичээхгүйдээ ч биш, харин гэмтэлтэй механизм дотор тэсэж үлдэх гэж хичээж яваа хүмүүс юм. Хичээл зүтгэл өөрөө буруу биш, харин түүний чиглэл асуудал болдог. Жишээ нь зарим хүмүүс ажлаар өөрийгөө сатааруулахыг оролддогч улам их завгүй болох тусам дотроо бүр хоосорч байгаагаа мэдэрдэг. Учир нь асуудал нь хийх зүйлгүүдээ биш, харин тархины зохицуулалтын системийн тэнцвэр алдагдсанд оршдог. Ийм үед хүсэл зориг урай лоозон дахиад тисгэх үгс ямар ч хэрэггүй болдог. Тисээрэ гэж хэлэхээс илүү чухал зүйл нь тэдний дотоод тэнцлийг ойлгож хүлээн зөвшөөрөх юм. Нойр өрөсөл мэдрэлийн хэлхээ гэсэн барьж болох үс бодит физиологийн асуудлууд л үнэн үндсэн шалтгаан билээ. Зарим хүмүүс аз жаргалгүйдээ биш, харин аз жаргалыг мэдэрч чаддаггүй. Тэд юмыг тавьж чадахгүйдээ биш, харин тархин нээх дохойг хүлээж авч чаддаггүйдээ тэгж байдаг. Тэд бусдыг хэтэрхийх бодоод биш, харин мэдрэлийн систем нь сэтгэл хөдлөлийн мэдээллийг шүүх чадваргүй болсонд оршдог. Эдгээр нь зан чанарын асуудал биш, харин тархины бүтцийн асуудал. Тэгвэл одоо яах ёстой вэ? Ийм заавал хэрэгтэй байдаггүй. Одоо олон төрлийн арга нь зүгээр сэтгэл заслын ярианаас мэдрэлийн зохицуулалтаас эхэлдэг. Жишээ нь тархины соронзон өдөөлт, гидсний бичил биетний зохицуулалт, үрвслийн эсрэг хооллолт, мөн мелатонины хэмнэл тохируулах гэх мэт аргууд нь огт нууцлаг зүйл биш. Зарим нь албан ёсны эмчилгээний удирдамжинд аль хэдийн орсон. Гэхдээ хамгийн чухал нэг нөхцөл бий. Үүнийг зүгээр нэг муу сэтгэл санаа ч юм уу, сэтгэлийн асуудал гэж биш, харин жинхэнэ өвчний байдал гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүнийг хит их бодох зан гэж дүгнэхийн оронд удирдах засч болох үйс физиологийн хариу урвал гэж харах нь сэтгэл гутралыг ойлгох хамгийн ихний хамгийн чухал алхам юм. Олон хүн сэтгэл гутралтай гэдгээ хүлээн зөвшөөрөх бас айдаг, учир нь бусдад ингэж дүгнэгдэхээс эмээдэг. Гэтэл хэрэг та энэ бол зүгээр л миний биеийн нэг тогтолцооны доголдол юм гэж ойлгож чадвал магадгүй өөрийгөө буруутгах мэдрэмж багасна. Яг л ходоод муудахаар гидс өвддөг шиг тархины зохицуулалтын механизм алдагдахаар сэтгэл өвддөг. Энэ бол сул дорой байдал биш, харин физиологийн хариу урвал, худлаа маяглаж байгаа хэрэг биш, харин мэдрэлийн бүтцийн асуудал. Итгэл гутрал бол таны өөрийн асуудал биш, харин механизмын доголдол. Хүн бүрийн бие ямар нэгэн байдлаар тэнцвэрээ алдаж байдаг. Зүгээр л тэнцвэр алдагдах хэлбэр хүн бүрт өөр. Нэг нь цусан дах сахараа, нөгөө нь үрвслийн хариу урвалыг, өөр нэг нь сэтгэл хөдлөлийг хэлхээгээ алдагдуулсан байдаг. Хинч бүх тогтолцоогоо төгс тэнцвэртэй байлгаж чаддаггүй. Сэтгэл гутралтай тэмцэхдээ бид зүгээр л эерэг бодгож ярих ёсгүй, харин механизм засах тухай илүү их ярих ёстой. Энэ нь сэтгэл хөдлөлийг төсөөллөөр өөрчлөх тухай биш, харин тархи хэрхэн ажиллаж байгааг ойлгож түүнийг засах тухай. Сэтгэл гутрал бол төгсгөл биш, харин дохой юм. Энэ нь амьдралын хэм маяга, нойрны хэмнэлээ, хооллолтоо, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх арга барилаа дахин тохируулах цаг болсныг сануулж байна. Илүү сайн хүн болохын тулд биш, харин илүү хөнгөн амьдрахын тулд. Альва зүйлийг хийхдээ би хангалттай, хүчтэй биш гэж өөрийгөө бүү буруутгах.
Хэрвээ өөрийгөө сул дорой гэж бодгол юм бол чиний бие махбод чинь адилхан сул дорой байх болно. Заримдаа чиний төвчээрийг хязгаарлаж байгаа чинь сэтгэл санаа чинь биш, харин бие физиологийн тэнцвэргүй байдал байдаг юм. Үүнийг ухаарсан тэр агшин бол ялагдал бус, харин өөрийгөө аварж эхэлж буй жинхэнэ хүчний эхлэл юм а.